Сургуулийн сэтгэл зүйч бол багш биш гэдэг юм нэртэй сургалтын талаар сонирхож байгаа хүмүүсд маш олон асуудал тавьж байгаа. Тэгэхээр бид нар ер нь лайв хийгээд танилцуулъя гэж шийдлээ. За тэгэхээр юуны өмнө байгууллага танилцуулъя гэж бодож байна. За Монгол өрх сэтгэл зүйн хүрээлэн 2006 онд байгуулагдсан. Бид гэр бүл, хүүхэд, хувь хүний хөгжлийн талаар одоо төрөлжин мэрэгч байгаа. За тасралт төв үйл ажиллагаа явуулдаг. За үндэсний хэмжээнд ажилладаг ийм байгууллага байгаа. За ер нь сэтгэл судлал бол одоо 60-аад оноос эхлээд ихтэй сургуульд ерөнхий боловсролын агуулгад орж исэн. За сүүлийн 10 жилд сэтгэл зүйн үйлчилгээ Монгол улсад хэрэглээ байдлаар одоо хэрэглээний түвшинд хөгжиж эхэлж байгаа. За энэ ууган байгууллагын нэг байгаа. За манайх 21 ажилтнтай. За бидний одоо гол ажил маань хүүхэд хамгаалал, за хүүхдэд суурилсан гэр бүлийн үйлчилгээ, зогсуудын харилцаа нэг чиглэлээр одоо ажиллаж байгаа. Бид нар 10-аад жил одоо 13 жил болох явцдаа одоо нарийн төрөлжин мэрэгших чиглэл рүү одоо арга зүйгээ боловсруулж байна. За гэхдээ мэдээж энэ арга зүйгээ бол олон улсад түгээмэл хэрэглэгддэг. За мэдээж одоо олон улсын түвшинд сэтгэл судлалын одоо салбар хүлээн зөвшөөрөгдсөн түгээмэл ашиглагддаг. Энэ арга зүй бол Монголд нэвтрүүлээд хэд хэдэн үйлчилгээг төрийн үйлчилгээнд оруулсан байгаа. За энэ ажлын нэг хэсэг нь бол сургуулийн сэтгэл зүйч байгаа. За сургуулийн сэтгэл зүйн үйлчилгээ бол одоо ерөнхий сэтгэл судлал төгссөн хүн шууд ажиллахад бас бэрхшээлтэй. Яа тэгэхээр одоо энэ сэтгэл судлалын ёс зүйн кодекс дээр одоо олон улсын түвшинд ямар шаардлага тавьдаг вэ гэхээр ерөнхий сэтгэл судлал бакалавр зэрэгтэй төгссөн байна. За дээр нь сургуулийн хүүхдэд ажиллах чиглэлээр дээдл нь 2 жил тусгаалan бэлтгэгдсэн буюу тусгаал лицензтэй сэтгэл зүйч нар ажилладаг байх нь өөрөөр хэлбэл анагаахын салбарт хүүхдийн эмч, эмэгтэйчүүдийн эмч гэдэгтэй адилхан нарийн мэрэгшил шаарддаг юм аа. За тийм учраас бид нар 2018 онд сайдын тушаалаар батлагдсан сургуулийн сэтгэл зүйчийн ажлын байрны тодорхойлтыг үндэслээд сургуулийн сэтгэл зүйч тавьдаг шаардлага одоо сургуулийн сэтгэл зүйч ямар одоо мэрэгжлийн бэлтгэлтэй байх талаар нарийн аргачлалуудыг боловсруулсан байна. За зүүн олон улсын байгууллагатай гэрээлээд сургуулийн сэтгэл зүйн чиглэлээр одоо 20 сургууль дээр ажилласан. За энэ одоо ажиллаж явах хугацаанд олон улсын сургуулийн сэтгэл зүйчдийн холбоонд элсээд хамгийн сүүлийн үед дэлхийн нийтэд хамгийн түгээмэл тэргуун туршлага гэж үзэж байгаа. Буюу одоо 33 тохиолдол буюу одоо сургуулийн хүүхдэд тохиолдол түгээмэл одоо сэтгэл зүйн тулгамжийн асуудал дээр нарийн аргачлалуудыг одоо оруулсан байж байгаа. Энэ гарын авлагт олон талын одоо арга зүйг зүгээр л ингээд эвлүүлээ нийлүүлсэн биш. Яасан бах нь яг одоо сургуулийн сэтгэл зүйч юу хийх вэ? Ямар төвшөнд хийх вэ? Ямар стандартаар ажиллах вэ гэдгийг одоо мэрэгжлийн хэлээр бол нарийн протоколог байж байгаа. Тэгэхээр одоо задлахын бол жишээлбэл одоо сургуулийн хүүхдийн IQ буюу логик сэтгэхүйн хөгжлийг үнэлэх одоо жишээлбэл ийм одоо оюун ухааны тестүүд байгаа. За энэ бол бага ангийн өсвөр насны хүүхдэд зориулагдсан байна. За энэ бага ангийн хүүхдэд зориулагдсан юм өнгөт үнэлгээ байх шийтэй. За аутизмын хүрээний буюу одоо суралцах бэрхшээлтэй хүүхдэд одоо хэрхэн ажиллах уу гэдэг энэ аргачлал багтсан байж байгаа. За анхаар сарнитгаа хэд хөдөлгөөнтөх хүүхдэд одоо хэрхэн ажиллах уу? За
хүүхдийн хөгжлийн төвшин одоо олон талаас нь үнэлэх одоо энэ олон улсын стандартууд гэх мэтлэнгийн энэ олон аргачлалуудыг буюу бүр хамгийн одоо өдөр болгон тохиолддог 33 тохиолдлыг яг энд нэгтгэж оруулсан байж байгаа. За тэгэхээр эндээсээ юу хэлэх гээд байна вэ гэхээр бид нар сургалтынхаа нэрийг сургуулийн сэтгэл зүйч бол багш биш. Яагаад тэгэхээр анханасаа одоо сургуулийн сэтгэл зүйн үйлчилгээ төрөлжин хөгжих одоо анхны алхмууд хийгдэж байгаа учраас энэ чиглэлээр одоо тогтоолууд гаргаад боломжуудыг олгоод байгаа. Өөрөөр хэлбэл төрийн болон төрийн бус хэвшлийн бүх боловсролын байгууллагууд сэтгэл зүйч ажиллаж болно гэсэн юм тогтоол гарсан байгаа учраас одоо ерөнхий сэтгэл зүйч очоод яг ингээ багш шиг ч юм уу эсвэл нийгмийн ажилтан шиг ч юм уу эсвэл мэрэгжлийн бус хүмүүс ажиллаад эхлүүл одоо энэ салбар бол анханасаа буруу гадрлаар яваад нэр хүндэнч гэдэг юм уу эсвэл мэрэгжлийн одоо нэрийг ашиглаж одоо ёс зүйн алдаанууд гаргах асуудал гарч ирэх учраас бидний сургалтыг хийж байгаамаа. За тэгэхээр хүмүүсээс нэлийн түгээмэл асуултууд гарч ирээд байгаа л да тэн дээр тайлбар өгье гэж бодож байна. За хамгийн их асуудаж байгаа нь болохоор мэрэгжлийн бус буюу өөр мэрэгжлийн хүмүүс энэ сургалтанд суувал сургалт сэтгэл зүйч хийх одоо ирэх. За тэгэхээр бид нар мэдээж одоо химийн багш одоо энэ чиглэлээр одоо 5 өдрийн сургалтанд суугаад энэ сургалтанд суучих юм бол сэтгэл зүйч хийх эрхтэй болно гэж бол хэлэхгүй. Хэрвээ зөвхөн сонирхож байгаа бол яван татаа сэтгэл зүйн чиглэлээр сургуулийн сэтгэл зүйчээр одоо ерхий сэтгэл судлаа төгсөөд бакалавр аваад одоо энэ чиглэлээр мэргэжиж ажиллана гэвэл боломжийг ашиглаад суралцахыг зөвшөөрч байгаа. Зүгээр энд суралцаад энэ гарын авлагыг аваад сертификат авснараа сургууль сэтгэл зүйч хийх эрхтэй болохгүй гэдгийг хэлэх зүйтэй байх гэж бодож байна. За хоёрдугаар асуулт нь за онлайн сургалт танхимын сургалт хоёрын үнэнд одоо ялгаа байгаа юу гэж асуусан байгаа. Мэдээж уул нь бол одоо энэ сургалтанд суугаад одоо мэдлэг одоо дадлага эзэмшихтэй ижил төвчний шаардлага ханх учраас бид нар уул нь бол үнийн ижил бай гэсэн гэвч хүмүүсийн хүсэлтээр онлайн сургалтыг одоо илүү бие даалт ихтэй учраас багш одоо танхимын сургалтыг бол зүүн цагаар ажиллах болохоор үнийн хөнгөлөлт үзүүлсэн байна. Өөрөөр хэлбэл энэ сургалт тийм үн хэдвэ гэж сууж байгаа. За 420 мянга байгаа. Онлайн сургалтын хоног нь бол 320 байгаа. За бас нэг юм асуулт байсан. За энэ сургалтанд зөвлөгөө өгөх сэтгэл зүйчийн ёс зүйн кодекс за мөн өрөөний стандарт орсон уу гэж байж байгаа. За тэгэхээр бид нар хоёр янзын гарын авлага бэлтэж байгаа. За эхнийх нь сэтгэл зүйчийн ёс зүйн кодекс мөн өрөөнд тавигдах шаардлага за одоо бага насны хүүхдэд ажиллах ярилцлагын бүртгэл за өсвөр насны хүүхдэд ажиллах ярилцлагын бүртгэл эцэг эхтэй ажиллах насанд хүрэгчтэй ажиллах бүртгэлүүдийг тус тусад нь хийсэн байгаа. Тэгэхээр эхний гарын авлага нь ерөнхий суур ойлголтууд байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл бүх салбарт ажиллаж байгаа сэтгэл зүйч нар ерөнхийдөө баримталдаг зөвхөн сургуулийн сэтгэл зүйчүүд арай тусгайлсан төлбөрүүд байгаа. Шинэ бага насны хүүхдэдтэй хэдийн хугацаа ажиллах уу, өсвөр насны хүүхдэд хэрхэн хугацаанд ажиллах уу, өсвөр насны хүүхдэдтэй ямар цаг хугацаа зарцуулах уу гэдгийг тодорхой заасан байж байгаа. Дараагийн асуулт нь юу гэж байгаа юм бэ? За энэ гарын багтсан байгаа вэ гэж асуусан байгаа. За бид нар яг Монголынхаа нөхцөл байдал тохируулаад 6 өдрийн сургалт байгаа тийм ээ. 6 өдөрт 33 тохиолдлыг 6 хуваагаад эрчимжүүлсэн байдалтай өөрөөр хэлбэл
ихэнх нь одоо бие даалтын ажил хэлбэрээр эрчимжүүлсэн сургалт гэж байгаа. Уг нь бол яг энэ одоо 33 тохиолдол бүр дээр яаж ажиллах вэ гэдгийг маш нарийн одоо яг өөрсдийнхөө хяналтанд дор сургая гэвэл энэ 21 хоногийн сургалтын хугацаа шаардсан байна. За дээр нь тэгэд за 3 сарын сургалтанд сууж байж сургуулийн сэтгэл зүйч хамтлаг дадлаа дайцсангууд шаардлагатай төвшөнд бэлтгэгднэ гэж хэлэх гэдэг. За тийм учраас энэ маш их өндөр шаардлагатай сургалт. Уул нь бид нар ингэж ярьж байсан. Ерөөс 6 үе шаттайгаар сургалтаа хийя гэж өгн ярилцсан боловч гарын авах нэгд өгсөн байгаа болохоор одоо суурь сэтгэл судлаа төгссөн хүмүүс бол ойлгоод ажиллачна гэж тооцоод за 3 сарын одоо сургалтыг 6 хоногт багтааж 61 хуудасч. Багтааж байгаа. За гэхдээ хүмүүс ингэдэг. За зөвхөн номоо өгчхөө. Тэгээ номыг чинь аваад ажиллачил да гэж одоо хүмүүс хүсэж байгаа. Тэгэхээр шууд энэ гарын авахыг ингээд аваад ашиглана гэхээр манайх чинь нэг хэрэглээний салбар хөгжөөд нэг 10-аад жил болж байгаа болохоор яг одоо энэ авлагын дагуу нарийн хвчилж ажиллах хандлага за мөн технологийн сахилга бат гэдэг юм бол суугатаа жоохон учир дутагдaltaй байгаа. Тийм учраас шууд өгчөд бол хангалттай биш гэж бид нэг 10% одоо яг энэ гарын авлагыг яг яаж ашиглах вэ? Шинэ энэ протоколыг яг яаж одоо дагаж мөрдөж ажиллах вэ гэдгийг заавал бид нар өөрсдөө бичлэн зааж хянаж одоо ингүүл алдаа болно, ингүүл яг стандартын горвой баригдана гэдгийг хэлж болохгүй байна. Тийм учраас энд бол дандаа дадлага одоо өөрөөр хэлбэл мис заслын эмч одоо мис зас хийлээ гэж бодъё тийм ээ. Тэгэхээр зүгээр ном уншаал одоо мис заслаа хийчихээ өөрөөр хэлбэл одоо цус авах ажиллагааг одоо хийчихээ гэвэл тухайн хүнд янз янзын нөхцөл байдал байдаг учраас эмч бол хийж их болцоогүй байдаг юм биш тийм үү? Тэр шиг энэ яг одоо мэрэгжлийн нарийн процедурууд орсон байгаа учраас танд шууд одоо өчгөөд бид за итгэж болохгүй байгаа. Нөгөө талаасаа ёс зүйн хувьдаас хэтэрхий одоо халтуурсан болох гэдэг юм л та. Тэгээд асуулт байвал хандж байгаа хүмүүс асуулт асууж болно. Тэгээ бид нар нэг хурдан асуултад хариулт өгөөч гэдгийгсэн тэгээд бид нар ярьж байгаад бас нэлээд ачаалттай байгаа. Жохон тулгаад орой турчлаа л да. Тэгээд бид нар өччих 3 сарын сургалтыг 6 хоног багтааж байгаа мó гэнэ. За 3 сарын сургалтыг 6 хоног багтааж байна гэдэг чинь ерхий суур одоо 4 жил сэтгэл судлалын чиглэлээр сурсан хүмүүст бол за ялангуяа хүүхдийн сэтгэл судлаар нэлээд мэрэгсэн хүнд бол энэ гарын авлага одоо бид нар багтааж болох юм аа гэж үзээд байгаа. Өөрөөр хэлбэл энэ гарын авлага нь 33 тохиолдолтой. Тэр тохиолдол дээр яаж ажиллах вэ гэхээр ерөөд онлын үндэслэлийн сануулаад яг энэ одоо гормын дагуу ажиллана гэхэд бол 6 хоногт багтаа гэж үзэж байгаа. Уг нь бол яг одоо практик хүүхд дээр ажиллаад за доор хойш нэг хүн 30 хүүхд дээр ажиллаад за яг ямар байна вэ? Хэр зэрэг нутагч чинь, хэр зэрэг тохирж байна, ямар асуудал гарч ирж байна, тухайн хүүхдийн насны онцлог тохирж ийн үгүй юу гэдгээр нь бид илүү цаг хугацаа өгöd байгаа юм да. Тэгэхээр бид нар ямар ч гэсэн энийг өгнө сургалтаа явуулаад дараа нь даалгавар өгж байгаа. За орон цагаар сургалтын дараа тасглаа хийчихэд маргааш нь ерөөдөө тайлбар байдлаар байж байгаа. Тийм учраас багтаа хэл гэж үзэж байна. Дараагийн сургалтуудаа бид нар илүү 33-аа нарийн задлаад одоо сургуулийн хэсэг зүйчтэй оруулна гэж бодож байгаа. За бүтэн 3 сар одоо суухад бол бас хаана жоохон асуудалтай хэцүү байгаа. Гэхдээ мэдээж энэ салбар хөгжиж байгаа учраас бид нар эхлээд одоо ямар ч гэсэн голдролын 50 40 гээд байгаа юм. Тийм 50 байгаа. Тэрнээс биш хүүхдүүд сэтгэл зүйчид маань анханасаа алдаа гаргаад ирэх юм бол сургуультай нэр хүнд нь унана. За улмаар одоо манай сэтгэл судлалын салбарын нэр хүнд унж болцсохгүй. Тийм учраас бид нар эхний ээлжинд за яг л одоо бүх одоо нотлохоон суурилсан энэ одоо онцлогоо зөвлөгөө яаж хийх вэ гэдгийг эхлээд нэг тийм араамд зангидж өгчөөд дараа нь ариуч хэлснэ гэж байна.
Тий. За ер нь сэтгэл зүйн үйлчилгээ одоо ямар бүрэлдэхүүнтэй байдгийм бэ гэхээр онцлогоо үнэлгээ байна. За хоёр дахь нь ганцаарчлан зөвлөгөө байна. За тухайн асуудал нь одоо зан үйлийг өөрчлөх шинжтэй байх юм бол эсвэл одоо сэтгэл зүйн шаардлагатай байх юм бол энийг нь одоо курс сэтгэл завсрал гэж үздэг. За дөрөв дэх нь сэтгэл зүйн боловсрол буюу бүлгийн сургалтууд гэдэг ийм үндсэн дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй байдаг. Ерөнхийдөө бол эмчиг гэсэн үг. Төлөвлөгөө өгдөг, эмчилгээний схемийг боловсруулдаг, удаа шатлын эмчтэй илгээдэг. За мэдээж олон нийтэд өрсөн сэргийлэх боловсролын сургалт байгуулдаг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр яг энэ одоо бүрэлдэхүүнээр сэтгэл зүйн үйлчилгээ явагддаг байна. За тийм ээ. За дараа яг хэзээ явагдахыг бид нар айхтар төлөвлөгөөгүй байна. За бид нар энэ сургалтаа бол 3 дахь удаа явуулж байгаа, тийм ээ? 3 дахь удаа явуулж байгаа. Түрүүчийн одоо сургалтанд хамрагдсан хүн хамрагдаагүй хүн хоёр бол үнэхээр ялгаа сургуулийн захирал одоо сургалтын менежерүүд болон аймгийн боловсролын газрын одоо удирдлагууд бидэнд хэлээд байгаа. Тийм одоо сургалт явуулна. Гэхдээ яг энэ бүрэлдэхүүнээрээ биш илүү одоо нарийн тодорхой чиглэлээр задлж явуулъя гэсэн бодолтой байгаа. Гэхдээ намар одоо энэ COVID-19-ийн асуудал хаашаа шийдэгдэх нөгөө тийм ээ. Тэр байдлыг бас харгалцсанаа. 6 өдрийн сургалт нь өдөрт хэдэн цаг ажиллах вэ гэж. За 6 өдрийн сургалт өглөө 10-аас ороод 4 цаг хүртэл маш хялтаар явагдана. За тэгээд өргөн даалгавар өгж байгаа. Тэгэхээр ороод тараад нөгөө ажилтан оролцогч маань даалгавар хийгээд маргааш өглөө тэрэн дээр өргөжлүүлэн ажиллахаар ийм байдалтай байна. Сэтгэл судлаар сурдаг оюутан сурч болох уу гэж энэ сургалт. Сэтгэл судлаар сурж байгаа оюутнууд бол болно. За сургууль нийгмийн ажилтныг хийж байгаа хараахан тухайн сургууль сэтгэл зүйч авах одоо сургуулийн нийгмийн ажилтнууд бас суралцж болно. Яг тэгвэл сургуулийн сэтгэл зүйчийн сургуулийн нийгмийн ажилтны 8-аас 11 чиглэл байгаа шүү. Тэрэн дээр сэтгэл зүйн зөвлөлтийн туслах үйлчилгээ үзүүлж болно гэсэн нэрээр бас одоо энэ ур чадвар олоход бол бид чөлөөтэй байгаа. Сүүлд орчихсон хүн юм шиг онлайнаар уу танхимаар уу гэж асууж байна. Онлайнаар уу танхимаар гэж байна. Тэгээ хоёулангаар нь өгж байгаа. Яг тэгэхээр хөдөө орон нутагт байгаа сэтгэл зүйчтэй бид нар боломж олгож байгаа. Хоёуланд нь байгаа. За онлайн танхимын сургалтын ажлын нөгөө цагийн хуваар бол яг 1 өдөр байгаа. Тийм ээ 5 сарын 18-наас 23-ны хүртэл байгаа. Тэгэхээр танхимын сургалт нь 10-аас 4 цаг хүртэл онлайн сургалт нь ороод 8 цаг хүртэл 2 цаг байж байгаа. Тэгэхээр хоёулаа эцэндээ зэрэг явагдана. За бид нар өглөө 10-аас ороо 8 хүртэл ажиллана гэсэн. За онлайн болон танхимын гэсэн хоёр сонголтоо байгаа. За тэр нь тайлбарсан тийм ээ. За ийм байгаа. Тэгээ манай өмнө нь оролцож ирсэн сэтгэл зүйчид маань ерхий сэтгэл судлаа төгссөн хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр сургалтанд сууж явахдаа за үнэхээр бол маш ачаалттай маш сонирхолтой байсан гэдгийг тэр байтугай ингээд дараа дараагийн наривчсан сургалтанд сууя гэж үзээд байгаа. Хамгийн гол нь сургууль дээр ажиллахад бол маш ихтгэлтэй болсон. Үнэхээр сургуулийн эцэг эхчүүд удирдлагууд нь сэтгэл зүйч ямар тус ажиллагаатай юм бэ гэдгийг зүгээр ажил эхэлсэн өдрөөс өрөөнд сургуулийн сэтгэл зүйчийн үүдэнд бол очрлоостай цаг нь бол одоо багтахгүй тий өдөрт одоо бараг 9-10 хүүхэдтэй ажиллах чиглэлийн ачаалттай байгаа гэж байгаа. Тэгэхээр маш баяр баясгалантай. Одоо мэрэгчлэр манайхан бол бахархж байгаа. Зүгээр огт хамрагдаагүй хүн маань зашиг бол одоо энэ хүүхд тулгаа хийгээд байна. Ямар ажиллагаа хийх вэ гэдэг ч юм. За энэ хүүхд ингээд ерөөсөө хичээл ойлгохгүй хоцрогдоод байна. Яаж одоо ажиллах юм бэ? Энэ хүүхдэд суралцах бэрхшээл байна уу? Тэгвэл одоо ямар ажиллагаагаар яаж үйлэх юм бэ гэдэг ч юм уу.
тийм ээ. За энэ хүүхд ерөөсөө ингээд үе тэнгийн дарамтанд өртөөд сургуулаа хаяхаар болчиход байна. Энэ асуудалтай яаж ажиллах вэ гэдэг ч юм. Яг тийм тусгай технологи нөө хав хэрэгтэй байна гэдгийг бол яг одоо ажил дээр гарсан хүмүүс бол яг толгоогоо барьж байгаа байхгүй. Тэгэхээр энэ сургалтанд одоо суудсан хүн бол вау за яг энэ бол өстой яг яаж юу гэдгийг эхнээс нь дуусах хүртэл зүгээр бэлэн хоол өгсөн байна. Үнэхээр гайхалтай. Энэ ямар хямдхан хийж байгаа юм бэ гэж бидэнд хэлсэн шүү. Тийм. Ямар хямдхан сургалт бэ гэсэн. Яагаад тэгэхээр ийм одоо олон сургалтыг бүхрийн бахын хүнсэлтэн багтаана гэдэг шиг тэгээ маш нарийн тэгэхээр гайхалтай суралцж ийн гэж хэлсэн байж байгаа. Тийм учраас бид нар сургалтанд итгэлтэй байгаа. За энэ одоо гарын сургуулийн сэтгэл зүйчийн өдөр тутам хэрэглэх гарын авлага бол олон улсын сургуулийн сэтгэл зүйчдийн ашигладаг гарын авлагыг бид нар тэр холбооноос худалдаж, эрхийг нь худалдаж авсан байж байгаа. Түгээж хэвлүүлэхийг бид хязгаарч байгаа. Тийм учраас яах нь энэ сургалтыг бид нар одоо энэ дээр бол ингээд тамга дарж байгаа. За мэдээж патентын эрхийн дугаарыг үлдээсэн байгаа. Тэгэхээр сургалтын суусан хүн энийг ашиглана. Цааш нь хэн нэгэнд одоо эсвэл гарын авлагт оруулах ч гэдэг юм уу, эрдэм шинжилгээний хоригдсан байж байгаа. Хэн өдөртөө явуулах вэ гэж. Сургалтаа хэн өдөртөө явуулах вэ гэх. За сургалтынхаа гол дадлага ажлуудыг би өөрөө удирдна. За тэгээ зүгээр сургалт явуулаад өнгөрчихгүй. Сургалтын өмнөх сорил гэж байгаа. За даалгавар гүйцэтгэл гэж байгаа. За сургалтын дараах сорил байгаа. За энэ дээр нийлээ 100% болох юм бол тэр хүндээ гэрчлэгээ олгоно гэж байгаа. Өөрөөр хэлбэл онлайн сургалтын чинь гэж нэг эрсээ бүртгүүлэл нэг 20 минут болоод явчихж байгаа хүнийг бид нар тас гэдгийг бол тавина. За мэдээж одоо бичлэн ирж байгаа хүнийг ч гэсэн 2 цаг таслах юм уу? Эрсийн бүр 100%-аас бол маш өндөр оноо хасагдана. Тэгэхээр бид нар өмнөх сургалтуудаас шинэ одоо 100% хамрагдсан хүмүүстэй хувьд нь л гэрчлэл олгосон байна. Тэгэхээр энэ сургалтанд бид нар бол хатуу шаардлага тавьж байгаа. Яг тэр чинь арт талд нь бидний хариуцлага байж байгаа. Заас энэ мэргэжлийн нэр хүнд ёс зүйн хариуцлага байгаа учраас нэлээд мэргэжлийн нэрийн өмнөөс ажиллаж байгаа учраас энэ бол маш хатуу чанга технологиор ажиллах учиртай. Тэрс энэ мэргэжлийг ажиллах хүн сэтгэл зүйн тоож болохгүй. За бас одоо ардаатай буруу зөрүү ажиллагаа хийж болохгүй. Одоохондоо манад энд хариуцлага бүлээх тогтолцоо бүрдэг байгаа. Зөвхөн хөрссөн оронд бол энэ ажиллаараа ажиллах эрхийг нь хасдаг, хязгаарладаг ийм одоо хариуцлага байдаг. Тийм учраас энийг бодолцоод бид нар нэлээд чанга ажиллана гэдгийг. Зарим хүмүүс маань яг энэ мэргэжлээ төгссөн хэрнээ яана манай салбар чи ийм нарийн ийм шинжлэх ухааны үндэслэлтэй одоо бүх юм нь яг одоо нөгөө билгээр шиг ийм нарийн одоо процедуртай ийм байдаг юм уу гэдээ бас гайхажсэн хүмүүс байдаг шүү. Тэгэхээр энэ бол хөгжлийн процедур байгаа л да. Тэгээ явандаа сургуулийн сэтгэл зүйч гэдэг бол тусгай яах нь зөвшөөрлөлтөөр ажилладаг ийм систем болно гэж бид харж байгаа. За өөр ямар асуудал тавиад ирсэн бэлээ нэрээ манайхаа. Энэ за энэ сургалт одоо энэ гарын өгж байгаа арга зүй маань бид нар ойрын 10-20 жилдээ хоцрогдохгүй гэж үзэж байгаа. Яг тэр энэ шууд техник технологитой холбоотой биш. Хүний сэтгэл зүйтэй холбоотой учраас ерөөдөө тийм суур шинжлэх ухаан бол харьцангуй доктортой үргэлжилдэг шүү дээ тийм ээ. Тэр одоо чанараа баримталтай учраас 10-20 жилдээ энэ гарын авлал хоцрогдохгүй гэж сурахад бэлдэх зүйл юу вэ? Зүйтэй. Маш зөв асуулт байна. Онлайнаас суралцахад бид нэр бүртгүүлсэн хүндээ урьдчилаад энэ гарын авлагаа явуулчихж байгаа. Тэгэхээр бэлтгэл юу вэ гэхээр энэ гарын авлага гэсэн үг. За энэ гарын авлагаа за одоо тэдгээр хуудсыг тэдгээр дасгалыг гаргаарай гэж бид онлайнаар харуулна.
За ингээд тэр хүн яг харж яхад энэ дасгалын цаад онлынхын үндэслэл юу? За энэ дасгалын хязгаарлалт нь юу? За юун дээр илүү анхаарах вэ гэдгийг одоо онлайны дэлгэцээр харуулна. А нөгөө оролцогч маань энэ авлага дээр ажиллах юм. Тэгэхээр гарын авлага бие сэтгэлээ бэлтгэл болоо цаад болох орчин байж болохгүй. Гарын авлага. Тийм учраас бид нар 3 өдрийн өмнө оролцохон одоо юугаа баталгаажуулах гэсэн ба түрүүчээсэн бид нар явуулаад эхэлсэн байж байгаа. За мэдээч урьдчилан бүртгүүлсэн байна. За энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл манай одоо Монгол Улс сэтгэл зүйн хөрөөлөн гэдэг пэйж мэдээлэл аваад бүртгэлээ явуулна. Ингээд номоо гар дээр авсан багтал болно. Онлайн сургалтын Zoom аппликейшн. Zoom аппликейшны одоо програм нэг хэрэглэнэ. Тэгэхээр өөрөөр хэлбэл хязгаарлалт бүрэх нь шүү дээ. Зөвхөн оролцогчдод байна. Тийм нөгөө Zoom аппликейшнийг яаж ашиглахыг манай сургалтын менежер танд заагаад өгчнө. За тэгээ амархан. Одоо бид нар ингээд лайв хаах чинь тийм ээ? Хаах чинь дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай ажлын 70 145 гэсэн утсыг утсанд хандаарай. За бас 70 145 145. За ажлын бус цагаар 86 145 145 гэсэн утастай байна. За тэгэд Монгол өрх сэтгэл зүйн хүрээлэн гэсэн пэйж хуудасаар орох юм бол дэлгэнгүй мэдээлэл авч болно. Та асуух зүйлүүдэд үлдээчих юм бол бид тэр дорн хариулт өгчнө. За ингээд анхаарал тавьсан та нарт маш их баярлалаа. Баяртай.